болсон байна. Бүгдээ яг одоо subscribe-а дарчаарай. Би бол нэх олон удаа subscribe гуйдгүй. Тэгтээ subscribe-а дараарай. За ингээд эхэлцгээе манайхаа. In Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Boss Olympics-ийн ажиллаж байна. Баярлалаа. Coffler Block, Bonabon. Баярлалаа. За энэ 7 хоног бол бас харьцангуй сэсээс гайгүй байлаа. Бас ч гэж нөгөө нэг юу гэдэг лээ. Шуурганы өмнөх нам хүм гэдэг шиг л баг шүү. Бүгд сэлмээ ирлээл. Тэгэл би бинийгаа анаас сууж гин. Тэгээд энэ 7 хоног бол бас ч гэж гайгүй. Гэхдээ л бас зөндөө юм боллоо. За тэгээд энэ 7 хоног чинь нэг аимшигтай хэрэг болсон байгаа. За тэрний хэргийн эзнийг бол насаар нь 20 ял өгсөн байна. За дээрэс нь ардсан намын доторх сунгаа бол энэ 7 хоног жингоо явлаа. За тэгээд ямар ч байсан албан тушаал авцгаах шиг боллоо. За дээрэс нь ардын намын зодон бас нэг хэсэг жоохон намжмал байдалд орох шиг боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгээр нь ихнээс нь үцэцгээе. Өнгөрсөн 7 хоногийн хагасанд нэгэн гайхалтай тулаа өрөөсөн юм байнамаа. Brady finally has her dad back against the ropes. Another one lands for Brady. And you see her then Brady's corner getting louder. They sense that. Oh, Good counter shot. lands and puts Brady on the canvas. Sandy Ordonaba. За ингээд Цэндбаатар маань өнгөрсөн 7 хоногт боксing юу лээ юу гэдэг холбоо лээ? За ингээд өнгөрсөн 7 хоногт WBC-гийн нэгэн тулааныхаа ялтыг авлаа. За тэгээд мөнгөн бүстэй болсон гэж өөрөө хэлжсэн. Тэгээд энэ бол маш олон монголчуудыг омгшуулсан үнэхээр гайхалтай үйл явдал болсон. Дээрэс нь яг тэрний өдөр нь баг шүү. Манай Нандэ бас нөгөө юу багаараа үзээд байгаа шүү дээ. Тэгээ Бразилийн багтаа үзсэн, Монголын баг Бразилийн багтаа үзсэн. За тэгээ бас холимог тулаанаар ялалт байгуулсан байгаа. Тэгээд ийм гоё хоёр ялалт бий болсон. За тэгээд дахин баяр хүргэе дээ. Цэндбаатарт дахин баяр хүргэе. Нандадаа бас амжилт хүсье. За тэгсэн чи яг энэ талаар бас ерөнхийлөгч ярьсан. Тэгсэн чи өнөөдөр одоо манай Цэндбаатар маань одоо мэрэгжлийн боксing одоо тэмцээнд ороод дөнгөж сая одоо дүрлжлээ шүү дээ. Тэ? Хамгийн сая хоёрын одоо битээр л ер нь ойролцоох шиг яг юунд ялж малаад байгаа гэж нэгсэн ойлгоогүй явж байсан. Ялсан л би ч гэсэн хөрсөх дарга хоёулаа яг нэг мэдээлэлтэй байгаа юм. Би бол ялсан гэдэгт л баярлж байгаа. Тэр юунд ялсан мас нь ер нь хинт хамаатай юм дээ. За тэгээд ямар ч байсан өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр ийм сайхан үйл явдал болсон байна. Баярлалаа. За манайха удахгүй дэлхийн хөл бөмбөгийн аварга болох гэж байна. За яг тэрнтэй холбоотойгоор энэ Coffler Block гэдэг нэрээ би энэ шоколадны талаар нэг та бүхэн нэг түүхээ ярьчих. Манай weekly show анх гараад ер нь ямар ч ивент итгэвчгүй байсан анх. Тэгэд манай хамгийн анхны ивент итгэвчдийн нэг нь манай Coffler Block гэж шоколад байдаг. Та санаж байгаа бол нөгөө мө зэг саяхан дотроо Coffler Block-ыг хийгээд ингээд яадаг. Тэгээд тэр үед бас маш их тусуулж ирсэн шүү. Тэр үед Coffler Block байгаагүйс бол магадгүй weekly show өнөөдөр хүртэл ингээд явахгүй гэж магадгүй. За тэгээд Block маань та нар анзарч байгаад Аргентины багийнхны зургийг тавьсан байгаа. Тэгээ аль бие усаар бас Аргентины багийн ингээд мерчийг бас оруулж ирж байгаа юм байна. За тэгээд эднийх урамшуулалт худалдаа зарласан байна. За юу вэ гэхэлэр Coffler Block, Bonabon, за дээрэс нь баавгатай чихэр Mogul гэдэг айгүй гоё. Mogul Extreme гэдэг гоё чихэр байгаа. Энэ чихрүүдийг худалдаа авах юм бол энэчнээсээ 7 хоног болгон одоо азтан тодруулах юм байна. Та баримтаа бүртгүүлэл азтан болох боломжтой гэсэн. За юу хожих вэ гэхэлэр шүү дээ. Samsung брендийн H50 телевиз. За тэгээс дээрэс нь Apple-ийн AirPod 4 чихвчийг хожих боломжтой. PlayStation 5 хожих боломжтой. Дээрээс нь 2026 оны Аргентины
багийн албан ёсны мерчтэй өмсгөлийг бас хожих боломжтой. Мөн хөл бөмбөгийн пүүз хожих боломжтой юм шүү. Тэгээ 14 хоног тутамд энэхүү брэндүүдийг хэрэгэлсэн хүмүүсээс энэ гайхалтай супер хонжруудыг хожих боломжтой юм байна шүү. За тэгэхээр та бүхэн Boss Olympics-ийн энэхүү гайхалтай урамшууллын хөтөлбөрт оролцоорой. Тэгээд 7 сарын 31 хүртэл үргэлжлэн тэгээд илүү эрт бүртгүүлэх тусмаа илүү их боломж байгаа шүү гэдэг та бүхэн ойлгоорой. Баярлалаа Boss Olympics. Ав, хоч 50 сая төгрөгийн шагналын сантай суулаад хөтөлбөр эхэллээ. Амтд наваад азтан бол та Kofler Blog, Bonobon, Монгол экстрим брендийн бүтээгдэхүүн худалдан аваад и баримтаа бүртгүүлээд супер шагналуудын эзэн болоорой. Samsung брендийн H50 ухаалаг телевизор, Apple AirPods 4 чихвч, PlayStation 5 хөл бөмбөгийн пүүз худалдан авах эрхийн бичиг, FIFA 2026-гийн албан ёсны мерч болох Аргентины багийн өмсгөл, FIFA 2026-гийн албан ёсны бөмбөгийн азтан болоорой. 14 хоног тутамд азтан тодорно. Хугацаа 7 сарын 31 хүртэл. Одоо оролцоод азтан болоорой. Хавруулсан. За тэгээ бүтээн байгуулалтын улирал эхэлж гин дулаарсан байна. Өнөөдөр өстө амар их бороо орлоо бурхан минь ямар их. За тэгээд мэдээж дулаарч байгаа юм чинь боржуураа солилгүй яах вэ? За энэ яаж боржин боржуураар солих гээд боржин боржуурынхаа хажууд боржин боржуур дээр нь тавьсан байгаа бодлоохгүй. Хуг нь эний чинь баг 20 жил мэл ашиглана. Энэ нэг цементэн боржуурнууд ч ёстой мөөгөн цөртөөд хөгцрөөд ёстой ялцраад энэ бурхан минь энэ чулууг тавьд баг 100 жил болдог ойрлоод байсан чи ерөөсө 2 жил болохгүй дахиад солих гээд тавьсан байна. Тэгээ энэ бол заван бизнес ардны явж байгаа муу л гэж бодож байна. За тэгээд дээрэс нь боржин боржуураас гадна одоо бүр илүү инновацлог болж эхэлж байна энэ боржуур. За нэг онцлог шиг юм харуулах уу. За боржуурыг л доош нь бетонтцсан байгаа. Төр өрдсөн болов гэхээр биш байгаа. За тэгээд цаашаа явахаар ингээд атуусны карман болов гэхээр биш байгаа. За зогсоолыг гिचсэн болов гэхээр биш байгаа. За энэ бол онцлог шиг. За энийг бол хотын удирдлагууд л ойлгож байгаа баг. Боржуур амар баяртай байгаа юм шүү дээ. Яг ийм байгаа шүү дээ. Манайхан боржуураас солироо намайг дагаад сингэрээ. Зүгээр ийм байж үү. Зүгээр ингээд би энэ гулжигнаал тэг могоо шиг зүгээр ингээд. Тэгээд энэ инновац бол зөвхөн Монголд л байгаа байх гэж бодож байна. Тэгээд хүмүүс бол ойлгоогүй. Энэ одоо доллар нөхөр тавьдсан юм уу? Эсвэл боржуур шүн ам ороод ингээд гулжигнаад явцсан юм уу те? Эсвэл могоом боржуур юм болов уу гэд хүмүүс гайхаад ойлгоогүй. За тэгээд энийг сурвалжилсан байна. Ингээд ихний мэдээлэл 1-р хорооллын ард талын авто замын харшлага буюу бордюрыг долгион үсгэж тавьсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. За тэгвэл гүйцэтгэгч компани зүгээс явган үний замын өндөржүүлсэн гарц хурцааруулагч хийх гэж байгаатай холбоотойгоор бордюрыг ингэж тавьсан хэмээн тайлбарлалаа. За манай энэ замын хувьд бол энэ яг мөрөө тавьсан хэсгээр бол явган зам өндөржүүлсэн гарц орж ирэх явган замын өндөржүүлсэн гарцтай. Тэнгүүтээ голдоо аралтай хүмүүс зогсоод нөгөө нэг цаашаа ингээд дамжиж гарахаар дээрээс нөгөө хөлийн бэрхшээлтэй иргэд эднүр гарахаар одоо энэ бордюрынхаа төвшөнтэй нөгөө хурц хааруулагч нөгөө нэг одоо шууд тайлбарлах юм бол хурц хааруулагч тийм гарц байдаг да явган хүний гарц. Тиймэрхүү гарц хийгдэх. Ийм стандарт байгаа. Ерөнхийдөө бол бид нөр манай зургийн компани зургийн автор MCPC-гээс яг стандарт норм дүрмийнхэн дагуу зургийн гаргаад батлагдаад тэгээд тэр үе шатандаа батлагдаад тэгээд хийж байгаа ажил юм. Манайхан би бол стандартын боржуур. Намайг стандартын дагуу могоруулсан байгаа шүү. Тэгээд яг ийм стандарт бол мэдгүй Монголоос өөр газар байхгүй шүү дээ. Франциско Ламбард шүү дээ. Үгүй ээ тэр чи ийм байхгүй юу? Ийм биш. Манайх чи ингэ шагаад байгаа байхгүй юу? Ийм биш шүү дээ тий. За тэгээд дээрээс нь дахиад нөгөө нэг одоо баг 3 жил Нямбатар дарга гарснаас хойш энэ ажлыг бол ерөөс зогсолтгүй хэлээ. Энэ жил бас дахиад явсан. Зүг зүгээр байгаа замыг сольсоор л байна.
Тухайлбал сансрын түнэл орчмын энэ хэсгийн явган үний замын хавтан ямар ч эвдрэлгүй мөн хуучин хавтан нь өвөл халтрдаггүй материалтай байжээ. Гэтэл өвөл халтрах гүлгэр хавтангаар шинчилж уламд ордуулж байгаад олон нийт бухимдалтай хандаж байна. Одоо энэ гялгар хавтангаар ингэж сольж яах гэж байгаа энийг. Одоо бол энэ хүмүүс юм хэлэхгүй яг нөгөө сас ороод ингээд хүмүүсэл ирэхээр энэ дээр ч одоо халтрага үүснэ. Ийм гялгар юмар ингэж эн чинь ерөөсө хүндээ ээлгүй. Ямар энэ мөнгө л угаах мөнгө идэхэл арга. Би бол энийг эсэргүүцэж байна. Энэ хуучинд байсан болно. Яагаад энэ чинь тэр хараа яагаад эднэрийг зүг зүгээр байгаа юмыг солиод байгаа юм. Энэ авч байгаа зүгээр л гэсэн шүү дээ. Нэг бүр амар идсэн бичээгүй. Ер нь зам маань эсрэхтэй бол ийм биш. Энэ хойш гэр ороодлоор бүр ийм дандаа нэг шорон зам гэдэг шүү дээ. Тэр мэр дээр одоо ингэ засвар хийлээрээ дээр өгч байна шүү. Гэхдээ яг энэ юм ингээд үргэлжлээд байгаа байхгүй. Тэгэд хамгийн гол нь энэний оронд хийж байгаа тэр нэг юм боржин ийм зам нь дороо хагарч. Тэгээ сая эмээ ярьж штэ халтаргаатай. Тэгээд уг нь ингээд жижиг дөрвөлжин байх юм бол хагарахтаа удаан идэлгээд юм байлээ. Гэтэл ингээд нөгөө яг ирээний зам шиг ингээд том ингээд боржин хавтангууд авчираа тавьж байгаа амар урд ивдэрч. Тэгээ сая энэ 7 сар хүрэхгүй хугацаанд яг энэ гадаа энэ Шангрилагийн зүүн талд 2 удаа заслаа штэ. Тэр замыг энэ ч одоо татвар төлөгчдийн мөнгө одоо уйлдгүү гэдэг чинь л одоо ерөөсөө юм шүү. За тэгээд энэ бүх мессиг хийж байгаа хотын дарга Нямбатар бас дахиад энэ 7 хоногт гараад ирлээ. Үнэхээр ярмааргүй би одоо бүр арай гэж нэг юм даваадлаа явсан чинь Нямбатар гараад ирэх юм та яасан ч хэцүү юм. За тэгээд нураалтын талаар ярьжээ. Тэгээ би хөрөнгө оруулалтын манай хариуцсан залуу энд сая тэмдэглэж авлаа. Бид нар энэ нэг одоо энэ байшинг нуулахад хамгийн бага 300 сая төгрөгийн зардал гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг байшинг тэгээ 10 байшинг нүүлэхээр 3 тэрбум төгрөгийн зардал гарна. За шаалда энэ байшинг 300 саяар шааж ин. За би өмнө нь бол байшин нурааж үдсэн хүн байна. За экскаватор бол нэг өдрийн сая 200-аар явдаг. За боли аманд нь бүр мөнгөнд тултамж ихэд 2 саяар нэг өдрийн дотор хангалттай нураач зөө экска. За дээрэс нь хов нэг удаа ингээд явахдаа нэг ойролцоогоор 150-аас 200 мянгаар явдیں۔ Ер нь 130-аар ч явчихна. Боли мөнгөний амруу чихээд 10 удаа 300 мянгаар явуулъя. Хэд вэ? Хов 300 сая. 3 сая. Хов 3 сая. Экска за боли 2 саяг үгүй 5 сая. 5 саяар л энэ байшин нураа. Гэтэл 300 саяг шааж шүү. Нямбатар дарга би 20 саяар нураагаад үгүй. Нэр шүү. Тэгээ надад бүр хангалттай 15 сая. Тэгээ энэ нэг нурж унах гэж байгаа байшин байгаас ингэ нэг давхар. Энэ байшин нэрээ зүгээр доороо шүү хагас өдрийн ажил шүү нэрээ. Гэтэл ингээд одоо ёстой нөгөө татвар төлөгчдийн мөнгөнд дахиад ингэж хандж байгаа юм. За тэгээд ингээд явж явах зуура одоо нөгөө байшингаа нураалах гэж байгаа хүмүүс чинь бас мэдээж л ингээд баримтжуулж авна шүү дээ. Та наад уцаар юмждаг бол надад чи хаана ашиглдээ. Миний зөвшөөрлгүй хин ч бичлэг хийж болохгүй шүү. Ер нь хувь хүний юм. Тэгээ асуудал шийдэхээр өөдөөс нэг юм сонин юу зан гаргаадах юм. Та ч ямар учиртай. Бидний нүүлгэлтийн чинь зардлыг хотоос хариуцъя гэлээ шүү дээ. Ойлгомжтой юу? Нүүлгэлтийн зардлыг хотоос хариуцна гэдэг чинь готоос мөнгөний шанаа гэсэн үг. Тэгээд бусад камерууд нь одоо яагаад байгаа юм болоо гэдэг нь би бас гайхсан. Бусад камерууд нь Нямбатар бичиж болоод байдаг. Ихч болохоор бичиж болдгоо. Тэгэхээр энэ би зүгээр дотроо тэгж үзсэн. Тэгвэл энэ бусад камерууд нь Нямбатарын зөвшөөрсөн камерууд тэр ихчил ганцаараа зөвшөөрөөгүй камер байсан юм байна да. За гэж ойлгосон. За ингээд одоо үл мэд ямар орноор гэвэл цэцэгний орноор аяллаа гэдэг шиг манай хүн аяллаа явж исэн чинь хөөрхөн көөгт гараад ирсэн. За эренгийн хүүхдүүд үү? За улсын сургууль болоод ямар байна? Дажгүй. Дажгүй юу? Тий, дажгүй сайхан. Хэдгээр ангуу таварш? Нэг сая өсгөлийн баяраа. Яа. Тий. Эр өсөг болсон юм биш тий? За чи эр өсгийнхээ нэг юу шүлгийг хэлчихээч. Чи нэг шүлгийг хэлчихээ чи. Шаармаараа авчихаа найзаа наа чи. За эр өсгөө хэлчих. Эр өсөг арвжаа худагтын намтрын суулж аднаа дүүдээ яаж өглөө. Шинцэн ах намаа магсаж ядаар миний тухай ялаа. За амжилт хүсье.
Юугаа ууж байгаа юу? Ууж байгаа. За. Ууж байгаа. 3 өдөр өдөө. За. ингээд айрхорх. За өсгөлийн баярлалаа дэмжиж юм уу? Эдгээрээ гэж. Дөрөвдөрөнд өсгөөж байгаа. Ага. Би бол яг 4-р ангид өсөг үзсэн шүү дээ юм тийм. 1-р ангиас Монгол бичиг үзээд 4-р ангид Кирилл бичиг өсгөлийн баяр хийжсэн. Хараас 1-р анги шүү дээ чи өсөг болсон зогсож байгаа юм шиг. Хятадгаар анги. Сайн. Дандаа нэг юм тавилттай юм ийсээр байгаа бүр тэр жүжиглэх бүр амар болсон мөн үү. Ер нь Нямбатрыг орог юм сойст оруулах байсан юм шүү дээ. Тэгэл сайхан жүжиглээл тэгэл 5 саяар нураачих байшин 300 саяар нураалж амар өндөр ашигтай бизнес ууз. За боли 10 саяар л нураан заяа сайн байшин. Тэгэд ерөөсөө энэ хот гэдэг чинь ерөөсөө битүү цавчаа хулгааны л ийм л үлгий болчих. Тэгэд нэг байшин дээр ингэж цавчиж байгаа юм чинь 1 мега төсөлтөөр яаж цавчих бол та нар юу гэж бодож байна. Тэгээд хотын маань ажил нэг иймэрхүү байдалтай л явж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Столичная ажиллаж байна. Тэгээд Столичная 1938 оноос хойш хийж байгаа үнэхээр Оросын нүүр царай болсон гайхалтай брэнд байгаа. Столичная юугаараа алдартай вэ гэхээр энэ бол цэвэр тунгалгаараа алдартай. Маш гоё цэвэр тунгалаг. За тэгээд дээрэс нь хос модны нүүрсээр шүүсэн маш олон удаагийн нэрэлттэй үнэхээр гайхалтай брэнд байгаа. Тэгээд энэхүү 80 жилийн түүхтэй домог болсон брендийг та бүхэн заавал амсч үзээрэй. Столичная амьд домог. За ер нь бол эдийн засаг маш хүнд болсон байна манайхаа. За тэгээд энэтэй холбоотой мэдээ явууч. За татварын дарамтаас үүдэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэж, за бүр дампуурлаа зарлаж байгаа компаниуд ч байна. За хамгийн ойрон жишээ гэхэд хамгийн сүүлд гарсан жишээ гэхэд за 13 жилийн түүхтэй үндэсний брэнд Ивэл брэнд дампуурлаа зарлалаа. За тэд мэдэгдэлтэй дуртай бол эдийн засаг татварын бодлогын хүндрэлийн улмаас бол бид ийм үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ гэдгийг мэдэгдээд байгаа. Сая одоо энэ хэдхэн жилийн дотор 4000 гаруй компани дампуурсан байл шүү дээ. Нөгөө ковидын үеэр чи 1200 гаруй дампуурж исэн бол сая бол 4000 гаруй дампуурсан гэдээ гарч ирж илээ. Одоо нөгөө татан буулгацсан гэд. Тэгэхээр бол одоо бизнесийн орчин ямар хуу байгаад байгаа нь бол улам л хэцүү болж байна. Одоо өнөөдөр бол манайх ингээд цалингаа тавих хэрэгтэй, цалингаа тавьж чадахгүй. 3 сая төгрөгтэй сууж байна. Яг өнөөдрийн байдлаар усаагаар шиг хэрэгтэй байгаад байгаа юм бол мэдээж одоо энэ нөөтийн асуудал бол амар тулгамдаад байна. Үндэсний үйлдвэрлэлийг явж байгаа юмсан дампуураад байгаа чинь ерөөсөө хувь хүмүүний орлогын албан татврын нөөтийн асуудал байна, энэ дэшийн асуудал байна. Тэгэхээр бид энийг цогцоор нь суурьаар нь ултаас үртэ харахгүй бол ер нь бол Монгол улсын эдийн засаг маш хэцүү нөхцөл байдалд борж байна. Халамжийн тоо нэмэгдэнэ. Тэгээ одоо манай Монгол шиг ийм хүртээ засгийн газар одоо тэгээд дахиад халамжийнхаа одоо тоо нэмэгдээд ажилгүйдүүд нэмэгдээд ингээд явбал бид нар нэг ядуугийн ядуу улс болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг л ойлгох хэрэгтэй. Одоо бид нар Монгол улс засгийн газар одоо өртөө байлаа гэд татвараараа энэ өрөө шархаа нөхөж бидрийг одоо зовоож бидрээр өрөө төлүүлдэг энэ тогтолцооноос арилгах хэрэгтэй. Яа, үнэхээр гадуур хүнд байгаа шүү. Бүр нүдэн дээр таньдаг хүний компаниуд ингээд зүрээс нүдэн дээр дампуурч энэ хавар бол маш хүнд хавар болж байна. Манай дарга нар бол одоо бараг ингээд жилжингээ зодтолцчлоо. Иргэдийн амьдрал тэр хүмүүст ерөөсөө хамаа алга. А гэтэл иргэд одоо хэдэн 10 жил ингээд босгосон бизнесүүд нь одоо ингээд амар олон компаниуд дампуурч байна. Энэ зөвхөн татварын асуудал биш. Энэ эдийн засаг маш их агшсан байна. Энэ бол энэ одоо энэ хаврын энэ хүндрэл төр одоо маш их мэдрэгдэж байна. За дээрэс нь одоо зарим нэг байгууллагууд дээр татварын дарамт орж ирж байгаа юм. За би бас тэмцэгч болохгүй болохоо хэлж ах шиг байна. За чимээгүй мөрөөрөө шүдээ зугаад татвараа төлөөд сайн иргэн байгаа те өөрийнхөө орон нэмрийг оруулаад ингээд явчих гэсэн үнэхээр болохгүй байна. Жил болгон улсаас одоо нөгөө тэрбум 500-аас доош орлоготой буюу одоо босгож байгаа өндөгч байгаа компаниудад нэг боломж олгодог байхгүй. Тэрний үе ихээр татвараа 100% төлчих. За юу 2 сарын 1 гэхэд төлчих. Тэгээд бид нарт чамд буцаад 90% нь олгоё гэдэг байхгүй юу? Яг л та нар жижигхэн байна гэдэг ингээд юм да. Нэгэсэндээ нэг талаар бол дэмжлэг юм шиг сонсогдож байгаа байхгүй юу? Тэгэн хүч нөгөө компаниуд чинь ашиггүй орлогогүй ч гэсэн өрхий зайлвал
ашиггүй ч гэсэн хүн амтнаас зээлээд ингээд татвараа төлдөг байхгүй ингээд. Урт хормоогоор хот хормоогоо нөхөд төлдөг. Тэгээ 2 сарын нэгэнд баахан компаниуд төлцсөн заяа. Тэгсэн чинь за 4 сард буцаалт орох болсон чинь энэ жил юу болсон гэж энэ компаниудыг ингээд бүр зориудаар ингээд засгийн газраас татварын ерхий газраас чиглэл ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Наадах татваруудыг нь аваад өөр бусад татваруудын суудгалд суудаг гэсэн гэж байгаа байхгүй. Вау. Өмнө нь тэгдэггүй байсан гэж байна. Тэгээд нөгөө бизнес хийхэд хэцүү болж ийн гэд бахараад байх тусам улам юм их дарамт ирж ийн гэсэн үг байхгүй юу? Тэр нь мэдгүй хэний захиалгаар бүүн мэд одоо тий. Тэгээ ингээд тэнцээ ерөнхий сайданд том бүлт үсрээд идэг. Яг жинхэнэ ажил дээр энэ гарууд нь ингээд зүгээр татварын байцаагч зүгээр өөдөөс загнаал хохин шүү хогчин гэл тэгэл татварын өртөө юм чинь төлөөч гээд. Тэгээд нөгөө буцаалт ихстэй байсан орлогын алтан татварыг нь нөтийнх нь өрлөө шууд шингээгээд авцсан. Ямар амар дураараа юм бэ тий. Хөө эн чинь бол цэвэр дээрэм биш тий. Энэ бол цэвэр дээрэм зүгээр ингээд буцааж өгнө гэж авчаад тэгээд шууд өөр давтарт суудчихна гэдэг бол энэ бол дээрэм. Тэгээд нэг залуу бизээгээ залуу нэг ийм аюу өрнүүлж байгаа маань энэ татвар бол дээрэм болцсон байна гэдэг ийм подолк хийж байгаа юм байна. Тэгээд би бол энийг дэмжиж байгаа. Энэ бол яг үнэн. Тэгэд яг манай өнөөдрийн Монголын энэ татварын систем бол яг дээрэм хийж байгаа юм шиг ажилтдаг. Дураараа хууль мөл хамаагүй зүгээр дураараа дээрэмдэж болох хүн болгоныг дээрэмж. Тэгээ хамгийн муухай нь шүү дээ тий. Яг хамгийн шударгаар татвар төлдөг хүмүүс рүү ингэж орж байгаа байхгүй. Нөгөө бусад хүмүүс рүү биш шүү дээ. Хамгийн сайн татвар төлдөг, хамгийн үнэнч явдаг хүмүүсээ л холгоод энэ заяа. Өөр юм байхгүй. Тэгээ хүмүүс бүр сүултээ төвчээр тасраад ингэж ийм подолк хүртэл хийж өмсөж шүү дээ одоо нэрээ. Энэ бол нэрээ бүр утгаа алдсан. За тэгээд яг Монголд байдаг одоо American Chamber гэж ярьдаг одоо AmCham гэж ярьдаг тий. Америкийн худалдааны танхимын бордын одоо дарга нь Bloomberg телевизэд ер нь манай Монголын бизнесийн орчин ямар болчиход байгаа талаар маш гоё ярилцдаг гэсэн мөлий. Би энийг таслая гэж бодог бүтнээр нь оруулсан байгаа. Энэ айгүй гоё. Яг гадаад хүн Монголыг юу гэж харж байгааг амар гоё харуулсан. Үүнээс гадна Монголд бизнес хийх нь гэмт хэрэгмэт болгодог байдлыг зогсоох нь чухал. Төв Аз, Зүүн Азийн орнууд үүнийг аль хэднээс ойлгосон. Бизнес эрхлэхийг гэмт хэрэг болгох нь хөрөнгө оруулалтыг үргэж эдийн засаг унана. Бидэнд тулгамдаадгүй асуудал маш тодорхой. Өмнө нь ч олон удаа сонсож байсан байх. Арилжааны маргааныг өөрчлөн төлөвлөж, хүчээр эрүүгийн хэрэг болгодог. Татвараас зайлсхийх, мөнгө угаах гэх мэт авилгын асуудал болгодог. Ингэснээр парламент эсвэл бизнесийн аливаа бүлэглэл зорилгодоо хүрэхээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, хөрөнгийг нь зарцаах, эсвэл урьдчилан саатуулах тактик ашиглаж байна. Аливаа кейс маргаан шийдэгдсэн эсгээс үл хамааран мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө шийтгэл болдог. Захиргааны зохих ёсны үйл ажиллагаа алдагдсан байна. Эдгээр кейс дуусна уу гэж хүмүүс асуудаггүй. Монголд яагаад бизнес эрхлэх ийм хүнд байдгийг л гайхдаг. Яагаад шүүх засаглал, эрх зүйн системийг зэвсэгжүүлж бизнесүүд рүү дайрдаг юм бэ? Би өмнө нь олон мянган удаа хэлж л байсан. Гарамжав, цагаан, Эрдэнэ бэлэг, од гэх мэт бизнесмэнүүд нэг тайзан дээр гараад Монголд бизнес эрхлэхийг нэгэн зэрэг уриалбал хормын дотор л Монголд 100 сая $100 хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Эсвэргээрээ төрийн албан тушаалтан БИДАК гэх мэт форумд оролцоод шинэ ашигт малтмал хөрөнгө оруулалтын хууль батална гэж хэлэх нь ямар ч үр дүнгүй. Ингээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр Монголд бизнес хийхийг гэмт хэрэг болохгүй байх хэрэгтэй. Би даасан хараат бус шүүх засаглалтаа болох хэрэгтэй байна. Энэ бол амар гоёсэн. Монголд бизнес хийн гэдэг бол яг үнэндээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг тийм амар хавчлагнууд байдаг болсон. Бүр үнэхээр хэцүү заяа. Ерөөсөө би бол тэгж боддог. Хэрэг хүн ерөөсөө ингээ бизнес хийж эхлэх тэр мөчөөс ахуулаад потенциалны гэмт хэрэгтэн болчихж байгаа. Авилгал өгнө, агуул өгнө. Эсвэл бол ямар нэг хүн орж ирж дарамтлна. Потенциалны хууль зөрчиж болно. Татвараас зүхтана. Тэгжиж Монгол бизнес хийдэг болчих байна. Ингэж болохгүй. Ингэх юм бол Монгол ус хизээж хөгжихгүй. Энэ гадаад хүн бол маш зөв хэлж байна. Энийг болиулъя манайхаа ингээд зүгээр л ингээд дуртай ирээд дарамтлагдаг, дээрэмддэг. Тэгээд гэмт хэрэгтэн мэт ингэж явдаг энэ зүйлийг болиодгүй. Бүгдээрээ зүгээр л нэг Америкт заяа гудамжны бизнес эрхлэхэд ямар төрлийн дарамт өгдөг зүгээр Монгол хүнээс нь өөрөөс нь сонсоодгүй. Гудамжинд ингээд бизнес хийхэд Америкт одоо нөгөө дарамт гэж ярьдаг ч тийм янз янзын шалгалт тэр нь хэрэг үү? Шалгалт малгалт юмнуудыг яг ингээд зөвшөөрлө хуулийнхын дагуу авчих юм бол систем нь хамгаалал явчихна. Гэхдээ яг энэ нөгөө хоолны бизнесийг Нью-Йоркд, Манхэттанд бол Египтүүд ингээд 80-аад оноос атгацсан байт юм л дээ. Тэн дээр жоохон маавтай.
тэдэртэй бол нэлээд эхлээд бол нэг жил хагас бас нэлээд алдсан. Тэгээ бол хөлөнчөр за энэ Монголд бол бойл гэсэн. Би ч тэр нэг хуучин юм дээр нь бол бүр ингээд миний газрыг авах гээд тэнгууд нэг Монголд яг тэ хороолын эцэд өссөн хөлт юм чи бид нар ч бас нэг түүц мүзэнд ардаас нь түгжиж байгаа түлхий шүү дээ. Эсвэл бодсон нааш мэдээд бодсон байна. Энэ бол юу ахгүй юм байна. Бууж өгөхгүй юм байна гэдэг. Нэг магтж байгаа юм шилтэй зүгээр. Нааш гэхдээ бизнесийн төлөө тэмцсэн л шүү дээ. Тий. Тэгэхгүй бол эдгээр чи ерөөсөө энд байдаг бараг 4,000 болон бол бүгдийг авцсан. Тэгэл Мексико, Зэгскүүд ондоо хүмүүс түрээслэл. Тэрээс бол төрөөс ирэх дарамт шахалт юу нь бол багхгүй маань тий. Багхгүй. Төрөөс бол яг нөгөө нэг юм авчих юм бол гайгүй. Пермит авчихлаа. Бүх шаардлага нь билээ. Авцсан бол дахиж авцсан бол ахиж нэг тэр улсаас бол оролдохгүй л тий. А тэгтээ Египтүүд нь бол орлоо шууд л хэд тий. Оо ямар гоё юм бэ. Төр нь бол бараг эсрэгээр хамгаалдаг гэж. Гэхдээ бид нар яг ингэмээр байгаа хөө тий. Яг бизнесийнхэнтэйгээ л үзмээр байна шүү дээ. Өрсөлдмөр байна шүү дээ. Тэгэхгүй дахиад нэг юм төр гэдэг ийм том мапийнхантай дахиж үзэж тавих гэдэг. Тэднийг бид нар эзэн шүү дээ хэлэхгүй шүү дээ. А Египтүүдийг бол очиод учрыг олж болно. А төрийг бол олж болохгүй шүү дээ. Яг манай Монголд ч юм төр гэдэг ийм маптай ингээд бизнес эхлэгчэд үзээд байна шүү дээ. Энэ бол үнэхээр харамсалтай. За тэгэд яг одоо төрлгээд одоо өгчих гээд байгаа. За тэгээд төр нь яг яаж ажиллаж байгааг бүгдээрээ бас харъя. Хотын төвийн одоо талбайд тойрсон маш өндөр зэрэглэлийн хувийн офисуудыг түрээссэн байдал шалгалт хийсэн. Төрийн байгууллагуудын эзэмшлийн түрээсийн орлого 10 тэрбум төгрөгийн орлого болсон байна. Төрийн байгууллага 55 тэрбумын түрээс ашиглалтын зардлыг төсвөөс гаргаж байна. 5 тэрбумын орлого болоод 55 тэрбумын зардал гаргасан гэсэн үг. Орлого нь зарлагаасаа бүр хэд дахин бага. Тэгэл ерөөсөө үрээ сууждаг. Яг тэгвэл өөрсдөө мөнгө хэрвээ тэр мөнгө өөрсдөө карманаас гарч ирсэн бол энэ хүмүүс хизээч ингэж өрөхгүй. Яг тэгвэл татвар төлөгчдийн карманаас гардаг учраас гарын салаагаар урсгаж байгаа юм байна. За тэгээд ер нь бас төрийн ажил яаж явдгийг бас энэ 7 хоногт харуулсан аюу гоё юм гарсан. Тэр юу гэхээр нөгөө нэг алтан булгийн эдийн засгийн чөлөөт бүсдэр сайд утсаа. Манайх өөрсдөө энэ чөлөөт бүстэй ямар үйлдвэрлэл явуулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэл Оросын зах зээл рүү нийлүүлэх юм. Бид нар үйлдвэрээ барихын тулд тархалын эхний газар болгоо шүү дээ. Бид чинь Үгүй ингээл та нар анханасаа буруу яриад байгаа. Чөлөөт бүс болгон дээр очиход ийм дампуу юм яриад байгаа та нар. Ерөнхий төлөв батлагдаг болохоор бид Үгүй ерөнхий төлөвлөгөө чи юун дээр үнсэж батлагдах хэвээр. судалгаан дээр. Судалгаа. Харин тэр чинь би асуугаад байна шүү дээ. Энийг хийн гэдэг Ямар бодиттой компаниуд ямар үйл ажиллагаа үйлдвэрлэл явуулъя гэж энд яваад байгаа. Энэ дэр чи ерөнхий төлөвлөгөө үндэслэх хэрэгтэй юм байгаа зү. Фундаментаа судахаагүй чи дээврээ барих гээд байна, хан туурга барих гээд байна. Фундамент чи юу вэ? Бодиттой хөрөнгө оруулагч шүү дээ. Тэгэл очсон газар болгон дими юм яриад нэг л нэг баахан дид ус хөрөнгө оруулалтууд хэрэгтэй байна гэдэг. Гэхдээ юунд хэрэгтэй энэ дэр чи хийн хэрэглэх юм. Тэгэл очих газар болгонд л ерөөсөө ийм ч дид ус татмаар байна. Тэдэн тэрбум төгрөгийг улсын эсвийн хөрөнгө оруулалтаа шийдээс гэж. Өөрсдөө мөнгө олох хэрэгтэй байхгүй юу? Өөрсдөө дид ус хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо танаа чи хэдэн хүн байгаа вэ? Манай дээр одоо 36 хүн байна. Гэхдээ 36 хүн юу хийж байгаа яг үнэндээ? Наадвал чи ойлгохгүй дарга. Гэхдээ нэг номтой хоёр бол нэг бизнес хийдэггүй учраас нэг юм гадарлаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ ч одоо ихлээд хөрөнгө оруулагч байгаад энэ бизнесийн үр ашиг тийм үстэй. Эдийн засгийн efficiency гэдэг юм байгаа мó наадах чи гэдгийг ингээд тодорхойлж зам мамаа тавина штэ. Зам тавиад тэр нь дараа нь хөрөнгө оруулалтаа нөхөх юм уу юу гэдэг. Гэтэл энэ ч зүгээр л нэг одоо жишээлбэл энэ юу гэдэг лээ. Алтан булгийн чөлөөт бүсийн дарга зүгээр дуучин хүн байгаа. Дуучин анх хоёр гэдэг хүн. Амьдралдаа бизнес хийж үзээгүй хүн. Аваачаал ардын намд айгүй удаа явсан. Ардын намын залуучуудын юм юмд явж исэн. Тэгээд зүгээр ингээд бялуу уугаад өчөж байгаа. 18 жил болсон энэ газар зардал гаргаал явд. Төрөөс маш их зардал. 18 жилийн турш тэр 30 хэдэн хүний цалинг татвар төлөгчдийн мөнгөөр тавиал ийс. Одоо юу ч байхгүй ингээд газар байж. За нэг хитэн дүүти фри байт юм да. Өөр юм бол байдгүй. Төрийн ажил ингэж л явдаг. Ямар ч эдийн засгийн одоо ойлголт байхгүй хүмүүс ийм юм зүйл хийгээ явж идэг. Тэгэд маш харамсалтай байна. Ингээд төр гэдэг бол зүгээр л ингээл татвар төлөгчдийн мөнгийг сорох гэсэн паразитуудын л ийм
бүлгэл болчиход байгаа. Тэгээ нөгөө нэг паразиттай мал чинь хизээч таргалахгүй шүү дээ. Нөгөө мө хэдин бизнесүүд чи тартагтай тулд татварлуулаад одоо өнөөдөр ихэнх компаниуд өвдөг дээрээ сөхрөөд тэгээд өнөө маргаашгүй ихэнх нь дампуурхад бэлэн болцсон байна. А гэтэл манай төрийн байж байгаа царай ийм байна. Тэгээд одоо ингээд наана бол айгүй гоё юм яриад байгаа. Ингээд ерөөсөө байхгүй болгоно хяналт шалгалтыг суулна одоо татврын буулгана гэдэг байгаа мөртлөө яг бодит амьдрал дээр ерөөсөө тэр нь хэрэгжиж өгөхгүй байна. Тэгээд энийг яг бодит амьдрал дээр болгооч гэж одоо яах хэвээр юм, гуух хэвээр юм уу, шаардах хэвээр юм, уурлах хэвээр юм. Тэгээд эдийн засаг маш хүнд болсон байна. Харин паразитууд маш их таргалсан байна шүү манай. Хүүшээ хүмүүсээ Лүк ТV хүүшээ манайха Лүк ТV хэрэглэгчтэй шагнаж байгаа талаар мэдсэн үү? За тэгвэл мэдээг бол яг одоо наашаа анхаарлаа хандуулаарай. 6 сарын 30 хүртэл Лүк ТV-гийн премиум багц 50% хямдарч байгаа байна. Хэрвээ та премиум багцыг идэвхжүүлж байгаа бол 6 сарын 30-ны дотор идэвхжүүлэх юм бол 50% хямдарсан буюу хагас үнээр нь авах боломжтой байна. Та Монголын болон гадаадын маш олон кинонуудыг тэгээд нөгөө Лүк ТV-гийн бүх сувгуудыг үзэх боломжтой. Хэрвээ та 5 сарын 30-наас өмнө Лүк ТV-гийн премиум багцыг идэвхжүүлэх юм бол тэгээд 50% хямдралтай байгаа шүү дээ, тий? Та бүхэн iPhone 17 Pro Max, за тэгээд iWatch, за тэгээд Dyson гээд 20 хэрэглэгч шагналын эзэн болох боломжтой байна. Тэгээд 6 сарын 2-нд энэ шагналын эзэдийг тодруулах юм байна. Та бүхэн энэхүү гайхалтай боломжийг бити алдаарай монголчуудаа. Лүк ТV хэрэглэгчтэй шагнаад эхэлсэн байх шүү манайхаа. Хавар болж байгаа мах магнаг болсон. Одоо ингээ голууз барай явсан чи амар өөрийгөө баян хүн шиг бараг мэдчихсэн шүү дээ. Явсан хүн болго мах идэж гин, мах идэж гин, мах үнтэй байна те. Наа чи нөөцөө бах уу хэд вэ гэж асуугаад ах юм. Энэ гоё голууз барьж явах явъя тэгээ бодомжш. Бенз ч унахгүй бай голуузаа бариад явхад хангалттай флекс чинь гэдэг. Том өхрийн өвчөө мөгч бариад. Миний доо хаан зарж ийн, хитээр зарж ийн. Унтаа авсаа. За тэгээд одоо хөдөө аж ахуйн сайдаас асуусан. 1 кг хаа хэдээр экспорт? $4. Аа. $4. Тэгээд зээл тэр 37 мянга байна шүү. Чи ингэ байнга мах ярьж байгаа. Би чамд маш тодорхой хэлчихье заяа. За нэгдүгээр төр махан дээр оролцож байгаа юм бол ердөө нийслэлийн л асуудал байна. А нийслэл дээр одоо эн чинь би 7 хоногийн өмнө 1800-аад тонн мах одоо борлуулагдах гээд хүлээгдэж байгаа. Энэ бол ингээд үндсэндээ 6 сарын 10-д хүрэх чинь. За үүний ард дээр ноёт мах гараад ирж штэ. Тэгээл махны үн буудаг. Энэ бол одоо хавар махны үн өсдөг гэдэг чинь угаасаа л байдаг гэдэг штэ. Тэглгүй яг хав хавар махны ч үн өснө, ногооны ч үн өсдөг. Зүгээр хизээ энэ буруу өсөлт болох вэ гэхээр бүх бараа бүтээгдэхүүнүүдийн үн зэрэг өсөж байгаа юм бол энэ ч бол харин эсрэгээрээ төв банктай холбоотой, засгийн газрын буруу бодлоготой холбоотойгоор инфляц бий болж байна гэсэн үг. Би бол мэдээж хавар болж байгаа юм чинь мах үнд орно, тэрийг бол ойлгож байна. Давхар энэ засгийн газрын буруу бодлого нөгөө мөнгөний нийлүүлэлттэй холбоотой инфляц яваад байна уу да гэж би зүгээр хардж байгаа шүү. Яг үнэхээр одоо 32 мянга гарцсан явж байгаа шүү лээ өхрийн мах. За тэгээд мэдээж 6 сар гараад ноёт мах гараад гайгүй болох байх гэж бодож байна. Гэхдээ хэдүүлээ сайн анзаараарай те. Бүх бараа бүтээгдэхүүнүүдийн үн жигд өсөж гинөө эсвэл зөвхөн махны үн өсөж гинөө гэдгээр бас бүгдээрээ анзаараарай. Тэгээд ер нь бол аль болохын төр энэ махны үнд оролцохгүй байх зүгээр намар ингээд махны үн буурангууд төрөөс маш их хэмжээний мах авахлаар нөгөө нэг намар чинь ингээд буух хэвээр махны үн буухгүй байгаа. Яг л тэнцэж маш том эрэлт дахиж бий болгоод ингээд тэгээд намаранч махны үн буудгүй, хавранч махны үн буудгүй ийм л болчиход. Уг нь бол намар нь олигтойхон буучих юм бол хүмүүс өөрсдөө идж мэдчээ бэлдээд ингээд хатаан болж шít. Монголчууд угаасаа идж бэлддэг. Тэгээд махны үн магнаа болж байгаа. За ингээд ерөөсөө компаниуд дампуурал ингээд эдийн засаг нь хэцүү болоод төрийн хийж байгаа ажил чинь нэг ойлгохтой юм байдгүй. Тэгээд дээрэс нь Нямбатар мэтийн хотын даргын
цавчаа юу ч одоо дуустгүй. Гэтэл Монголд тэрнээс чухал нэг асуудал байна. Эпштейн гэдэг юм уу? Эсвэл аль нэгэн улс төрчийн одоо үйл явдалтай холбоотой асуудал гэхээсээ дөрвөлээд энэ улс орны ирээдүйтэй холбоотой, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой, нийгмийн аюулгүй байдалтай холбоотой. Ялангуяа энэ хүний найна за одоо хүний найна ард таймаг, цахим заллин нөгөө талаараа энэ одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой маш олон. Эпштейний хэрэг гэдэг юм л одоос бүх юм орж байгаа нэг хүний наймаа хард амиг захим залли юу ч гэнэ ингээд Монголд энэ Эпштейний хэрэгээс илүү чухал юм ерөөсөй байхгүй байх шүү. Энэ Эпштейний асуудлаас илүүтэй Монголд дал биеийн үнэлэлт маш их хөгжсөн шүү дээ. Ялангуяа энэ ирээнд байна, караокед одоо нөгөө массажны газар гэдэг ч юм уу. Энэ мэд асуудал чинь хамгийн чухал юм шүү. Харин би сая хэлж штэ тэр Америкийн нэгдсэн улсын иргэн ямар хэрэг түүх үлдээд ямар асуудалд орсныг хэвлэл мэдээллээр бид мэдээлэл авч байгаа. Хуулийн байгууллагууд нарийн тогтоож мэдээлэл авах ийм асуудлууд байгаа болвол тэрийг одоо ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэнэ. Гэхдээ энэ Эпштейн дээр янхан манхан яах вэ? Компаниуд дампуураад хүмүүс хоолгүй болоод энэ нөхдөө. Гэхдээ энэ татварын дарамтчин Монгол улсыг боомлчод энэ чи одоо тэр хараад ийцээ Эпштейн тэр янхнууд тэр караокед бие өвлж байгаас илүү амар чухал юм байгаад тийм шүү дээ. Тэгээ манайхан нэг ерөөсөө нэг яг нэг юмаа цэгээ олж байгаа нөхгүй нэ тэгэл нэг Эпштейн л яриад байгаа. Тэгээд уг нь энэ татвар матураа яриад арай өөр юм дээр анхаарлаа хандуулаад байж үлэх зүгээр санагд. Тэгээд Холливуудын сенсацд одоо Монголын хувьд аюул чухал болчиход байгаа юм байна. Эпштейний сенсац энэ 7 хоногийн хамгийн чухал мэдээ байлаа. За манайха эх 7 хоногт номын баяр болох нэ. Үнэхээр бидний хүсэн хүлээсэн номын баяраар And Publishing-ийнхэн маань 30-аас 70% хямдрал зөвхөн номын баяраар зарлж байгаа юм байна. За тэгээд одоо та бүхэн хэвлсэн номуудыг харж байгаа бох те. Та бүхний сайн мэдих хүүхэд залуучуудын нэвтрхий долыг дахин гаргасан байгаа. За дээрэс нь одоо жишээлбэл хүүхдүүдтэй үлгэр уншиж өгөх дуртай хүмүүст бол энэ Ханс Христиан Андерсоны үлгэрүүд 70% хүртэл хямдрах юм байна номын баяраар. За энэ бол үнэхээр гайхалтай роман байгаа. За энэхүү цэндийн дорж утгоон улаан орхимчны давлгаа гэдэг энэхүү арманыг заавал уншираа. Энэ бол бодит дүүгээс сэтүүлсэн ийм роман байгаа. За дээрэс нь газар шороо роман гэдэг ингээд маш олон төрлийн номуудыг And Publishing-ийнхэн маань 30-аас 70% хямдруулах юм байна. За энэхүү номын баярт зориулаад And Publishing-ийнхэн маань Жамбын пүрвийн аян романыг дахин хэвлэж байгаа гэж байгаа. За энэ роман юуны тухай вэ гэхээр Сайн ноён хаан намнан сүрэнгийн тухай ийм гайхалтай роман байгаа. Тэгээд бүгдээрээ номын баяраар уулзцгаая. Тэгээд та бүхнийг заавал And Publishing-ийн асраар зочлоороо энэ гайхалтай номнуудыг хямдралтай үнээр аваарай гэж уриалж байна. Тэгээд And Publishing-ийнхэнтэй маш их баярлалаа. Та бүхэнд хайртай шүү. За энэ 7 хоногчонгоо болон өнгөрсөн 7 хоногчонгоо ардчсан намын албан тушаалд хэн очихгүй талаар бөө маргаан боллоо. За тэгэл ардсан намын бүлгийн дарга Тэмүүжин болохгүй ааста Тэмүүжин Жанкогийнхан боонороо дэмжээд энэ ааста болохгүй баяр цогтл байж болохгүй гэл ингээл бөө маргаан болсон. За тэгэд ардсан намын УБХ-гийн хурал болсон. За тэр үеэр Гинсекийн үр гүйцэтгэгч баяр цогт юу гэж ирсэн. Урдагч орны хөрөнгө оруулалт орж иржээж бид нар 90% хамааралтай байгаа хятадын эдийн засгаас харьцангуй бий дах болцоо бүрдэж байгаа. Харамсалтай энэ хугацаанд 16 жилийн хооронд оюун толгой шиг төсөл дахиж гарч ирсэн үе. 5 толгойг Монголд авч үлдсэн гэж цэежил бэлдэж байгаа хүмүүс зөвхөн дарга нарын иддэг хоол болгосон. За ингээд ардсан намын УБХ хуралдсан шийдвэр гаргажээ. Ардсан намын хувьд дотоод цэгцэрэл дууссан гадагшаага улс төрөө хийх ардчилсан нам гэдэг улс төрийн машиныгаа бас шинжилэн тордсон, тосолсон, эд ангиуд нь солигдсон, шинжлэгдсэн одоо улс төрийн машин маань
хол замд уралдахад илүү ачаа дааж уралдахад бэлэн болсон ийм бас онцлог нэгэн төлөөллийн төв байгууллагын сонгуул болж өнгөрлөө гэдгийг бас та бүхэнд хэлье. 36 жилийн дараа үнэхээр олон үзэл санаан дээр тусгаар тогтнолын төлөө, ардчлалын төлөө, зах зээлийн эдийн засгийн төлөө гэсэн санаагаар үүсгэн байгуулагдсан олон намуудын нэгдэл дундаас үүссэн ардчилсан нам хоёр дахь шин сэргэн мандлаа бол эхлүүлж чадсан. За ингээд нийт УБХ-ийн гишүүдийн 66% саналаар Баяр цогт ардсан намын General Secretary буюу одоо ерөнхий нарийн бичгээр томилогдсон. За дээрэс нь нөгөө нэг бөө хил амтаа байгаад исэн 5 фракц үүдэг гинэ. Тэр 5 фракцаас нэг хүнийг дид дарга болгоод за ингээд ямар ч үсэн бөөнөрөө бүгд даргаа болж аваад ингээд штайхан боллоо. Зүгээр миний хувьд зүгээр нэг ийм мэдрэмж төрсөн. Баяр цогт ардсан намын гинсэг ус мэдээж энэ ч маш олон хүмүүс янз бүрийн байр суурьтай баг. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар ардсан намын хувьд хамгийн зөв сонголт байсан байж магадгүй. Яг гэвэл маш олон жилийн улс төрийн туршлагатай сонгуулиуд дээр маш сайн стратеги гаргаж чадах хүн бол Баяр цогт болов гэж би бодсон шүү. Тэгээд хүмүүсээс би ганцаараа тэгж бодоод байгаа мөн хүмүүсээс асуусан шүү. Бас тэгж илээ. Ер нь Баяр цогт нь хамгийн гайгүй байсан даа л гэж байна лээ. За тэгээд ямар ч байсан Баяр цогт гинсэг боллоо. За тэгээд 5 фракц дэд дарга томиллоо. Тэгээд ардсан нам ямар ч байсан нэг ингээд нэг учраа олцоогоо цаашаа явахаар боллоо. За Монгол улсад төрөлт ямар байгаа талаар мэдээ явсан байна. Монгол улсад төрөлт буурсаар байна. 2018 онд 78.4 мянган хүүхэд төрж байсан бол 2025 онд 56.2 мянга болж 22 мянгаар буурчээ. Сүүлийн 8 жилийн төрөлтийн статистикийг харахад 2022 онд төрөлт 60 мянга руу, 2024 онд 50 мянга руу орсон байна. Яа. Тэгээд төрөлт буурах жарахгүй тэ эдийн засгийн ч муудаж гин. Дээрэс нь энэ орчин хүүхдийн сургууль цэцэрлэггүй байгаа бол тэгээд энийг ч нэг одоо юу гадах юм байхгүй. Тэгээд төрөлт муудаж байгаатай зэрэгцээд бас айгүй гоё их барьж авдаг хүний талаар маш гоё гэгэл мэдээ явсан байлээ. Тэрийг өдөр үзье. Хараа араа. За хайр бүлэгцэн. За 12 сар 49 минутанд хүүтэй одоо баяр хүргэе. За намайг Сэнгээгийн Баяр Чухлан гэдэг. Энэ ууганд өргөтэй ажиллаад одоо 32 дахь жилдээ ажиллаж байна. Амар гоё байлаа. Их хөрсж авсан юмчтэй баярлалаа. Одоо ингээд их бүрийн нандаа холбоо үүсгээд хорвоодор мэдлж байгаа хүүхдүүдийг одоо гар дээр хамгийн анх алтан гар дээр одоо авч аав ээжсэн төрүүлж гар дээр тосч авч байгаа энэ мөч аягүй сайхан байдаг. Тэгээд ээжт нь ингээд хүүхдийн цангилсан дууг ингээд сонсоход тэгээд хүүгийн хайрцагтай өрөөлөө хэлээд ингээд баяр мөчийг хуваалцдаг болохоор гоё мэрэгчлээ. Тэгээд үнэхээр гайхалтай мэрэгч шүү те. Их барьж аавна гэдэг бол маш олон гоё ээжүүдийг үрсийг те эрүүл инх ингээд төрүүлдэг энэ мэрэгчлэлтэй хүмүүстээ бүгдээр нь баяр хүргэдэггүй амар гоё үнэхээр гоё мэдээ. Тэгээ надад зүгээр нэг жоохон эвгүй санагдсан. Яг нэг төрж явахт нэг камераар бичээд байгаа нь яг тэр үнд амар хэцүү байсан байгаа те. Яг энэ ч айгаа өвдөд идэг энд хажууд нэг нөхөр камераар бичээд идэг те. Тэгээ одоо өвдгөлөө камера харгалуу ингээд нэг юм. Гэтэ гайгүй нуудаж авсан байлгүй дээ энэ чинь тийм ээ. Тэгээд ямар ч байсан маш гоё бас гоё гэгэл мэдээ байна. Тэгээд Монголын өрс маш олон болох болтугай. Гэхдээ хамгийн гол нь маш олон болохдоо гоё чанартай орчинд чанартай хүмүүс бий болоосоо өсөөсөө гэж бодож байна баярлалаа. За энэ 7 хоногийн саяных баг гэгэл мэдээ байлаа. Гэхдээ бас дахиад энэ 7 хоногийн гэгэл мэдээ өгдөр үзцгээе. Би нэг 1987 онд цэргээ салгадж ирээл тэгэл гутал хийсэн. Одоо бараг 40 жил шахав болох гэж байна. Тийм байна тий. Тэгээ яг хаа сүүлийн үед бол одоо бараг нэг мөнгө гэхээс илүү хобби. Яавал гоё гутал хийх үү? Ямар гутал хийвэл одоо өөрийгөө сорих уу? Тэгээд янз бүрийн гуталнууд хийгээл сууж. Яг зэрэгээс халагдаж ирээд чинь хоёр хүүхэдтэй амьдралаа яайдаа мэрэгжил боловсрал юу ч байхгүй. 8 төгсөөл бараг сургуулаас хөөгдөд гарцсан гарч. Тэгээд хийх юм болтгоо. Тэгэнгүүт л хятад шахаа гэж үүдэг байсан шүү дээ. Анх хятад шахаа ойж үзэл. Тэгэл хятад шахаа маань гоё болол. Тэгэнгүүт л ер нь яагаад заавал хятад шахаа хийж болж байгаа юм чинь
гутал хийж болдгоо ингээд өөртөө нэг ботинк хийж өмслөө. Тэгээ яг ер нь бол дажгүй шүү. Боломоор. Айгүй гоё болж байна. Тэгээ нэг гутлын үйлдвэрт байдаг нэг хүнээс асуулаа энэ ямар байна гэсэн. Оо чийст янзын гоё гутал хийсэн. Одоо яаж татсан одоо хийсэн ингээд. Би ингээ хөл дээр ингээ барьж байгаад ингээ ойж мэд уулмлаа наагаад гэсэн. Тэнгээ наадах чиг хэвлөөр колотик гэж юм байдаг ингээ. Тэгээ надад колотик олж өгөөд. Нөгөө колотикоор нь анх гутал хийгээд янзын гоё жинсэн гутал хийгээд. Вау, яар гоё юм бэ. Бүтээлч үү? Тэр сүүлийн гутлыг харсан уу тэр зуны Монгол гутал шүү дээ. Ингээд ийм сандаа шиг мөртлөө Монгол гутал хийсэн шүү дээ. Ямар гоё сэтгэд юм бэ те. Энэ бол гутал чинь мөнх бат ах байгаа. Тэгээд үнэхээр гайхалтай хийж бүтээж байгаа, баялаг бүтээж байгаа энэ хүмүүсээ бүгдээрээ хайрлах ёстой. Түүнээс биш тэр нэг бидний татврын мөнгийг паразитлдаг хүмүүсийг биш. Тэгэд ийм хүмүүс Монголд улам олон болох тусмаа Монгол улс хурдтай гэж шүү. Тэгээд мөнх бат ахта дахин баяр хүргэе, баярлалаа. Баялаг бүтээгчид улам олон болтугай. Битээ тэдний дампуураасаа. Битээ тэдний татвараар дарамтлаасаа. Болоочудаа. Ингээд weekly show-гээр өндөрлөө манайхаа. Та бүхэн баярлалаа. За, би Монгол ардын намынхын нэг юм хэлмээр байна. Би яг энэ үгийг 2012-оос 16 оны ардсан намынханд хэлж ирсэн. Та нар энэ судал дээр мөнх үлдэх гэж байгаа юм шиг энэ төрлөө хамаг эрх мэдлийг овооллоо шүү. Энэ эрх мэдлийг дараа нь гарч байгаа хүмүүс чи ашиглана шүү. Энэ их эрх мэдэл мөнгийг та нар тэр ардын намынханд ийм бэлдэж өгөөд шүү гэж хэлээд байхад насан туршдаа тэр судал дээр суух юм шиг ардсан намынхын юмыг ингэж эрх мэдлийг бөөгнүүлсэн тэр нэг төрийн өмчийг тэр нэг төрийн мөнгө төгрөгийг бүгдийг ингэж юус насаараа байх юм шиг байсан. Ардын намынханд би одоо яг тэр үгээ хэлмээр байна. Та нар яг энэ судал дээр насаараа суух юм шиг энэ төрийн өмчийн компаниуд дээрэс нь энэ татвар энэ юмнуудыг овоолоод шүү. Энийг багасгаарай. Дараагийн чинь хүмүүс ер нь айгүй ойрхон болоод ирсэн байх шүү. Та нар энэ судал дээр мөнх байхгүй шүү. Одоо танд 2 жил байна. Энэ хугацаанд аль болох энэ төрийн эрх мэдлийг багасгаад энэ нэг төрийн компаниудыг хувьчлаад тэр дараагийн хүмүүсээ идэж уух тэр нөхцөлийг байхгүй болгочоод буугаараа хой нөхдөө. Хэцүү шүү. Ер нь одоо та нарыг ингээд жил гарan зодтолж байгаа юм чи 28 онд сонгох хүн байхгүй шүү. Хичнээн сайхан мөнгө тараагаад нэмэргүй шүү. Тэгэхээр эртхэн нүхэ малтаа тэр нэг дараагийн хүмүүсийн хоолнд орох хоол нэг жоохон багхан шиг юм үлдээгээд явцгаарэ гэж гуймаар. Тэгээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж байна. Надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн 7 хоног дэргээ уулзцгаая. Амраас weekly show-д баярлалаа. Хайртай шүү. Татвар бол дайрам.